Xin chào quý vị và các Сайн bạn. байна уу эрхэм хүндэт сонсогчдоо. Би радиогийн сурвалжлагч Төмтэй байна. Өнөөдөр бүгд найрамдах социалист Вьетнам улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн тохиож байна. Эрхчлөлөнд тавин наримдал дуртай Монголын ард түмэн бүгд наримдал ардчилсан Вьетнам улсыг албан ёсоор хүндэтгэн хүлээж ахад үгийн наримдал харилцааг бэхжүүлэн дипломат харилцаа тогтоолоо. 1955 оны 7 дугаар сард ерөнхийлөгч Хо Чи Мин Монгол улсад айлчилсан. Энэ нь ерөнхийлөгч Хо Чи Миний гадаад улс оронд хийсэн анхны айлчлал байсан бөгөөд Вьетнам улс Монгол улсыг үнэхээр чухалчилж байсны илэрхийлэл юм а. Вьетнам ардын зөөр өгөнд өлсөж байх үед олдсон зүсэм талах цадгалан үеийн 5 колоноос илүү гэдэг. Дайны хүнд хэцүү цагт Монголын ард түмнээс ирсэн тусламжийг бид хизээч мартах учиргүй. Өөрсдийнхөө хөрөнгийг гаргаж тэнд одоо тусламж болгож барьж өгөөд өнөөдөр энэ нь үргэлжлээд тэр улстай тус нэмэр босоор л явж байгаа байхгүй юу? Бүгд наримдал Монгол ард улсаас бүгд наримдал ардчилсан Вьетнам улсын социалист хөдөлгөөн хөгжил хонь нэмрээ оруулсан үүднээс 100 мянган долларын босолтгүй тусламж үзүүлсэн юм аа. Өдгөө Монголын Вьетнам тусламжаар олгосон анхны тоо толгой малнаас ихтэй Вьетнамын өхөр ямааны мал аж ахуй сүү боловсруулах үйлдвэрлэл нь өдгөө маш хүчтэй өргөжөж хөгжсөн. Манай хоёр улсын харилцаа зөвхөн хоёр талын ингэж хязгаарлагдахгүйгээр олон улсын тавцанд хоёр улс бие биенээ тогтмол дэмжиж ирсэн. Хоёр Вьетнам улс нэгдсэний 25 жилийн ойн жил ийх ойлчиж байгаад нэг бэлгшээлтэй байгаагаар онцлон тэмдэглэлээ. Вьетнам хүний нэг онцлог бол ер нь хүний тусыг мартадаггүй л дээ. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орн бол одоо харилцан бие биенээ дэмжиж ажиллах дараа бол нэлээд одоо идэвхтэй ажилласан он жилүүд байлаа. Би ээжийн тухай дуунд маш их дуртай. Ингээд сонсогчдоо алд суугаа ээж дуугаар бэлэг барья. Này bầu trời rộng lớn ơi, có